За хаа ихтэй минь зарим дасгалыг хашлаа. Нэмэх үйлдэл хийхийн тулд тоогоор таймлж болно. 10 болон 100-гийн хуваагчдыг ашиглаж болно. За харцгаая. 63 дээр нэмэх нь 427. Жахан хүн төрлийн бодлого байна. Эдгээрийг энэ доор бичье. Магадгүй би эдгээрийн аль нэгээс нь аваад нөгөө дээр нь нэмж болох юм. За тэгэхээр 63. Үүнээс 3-ыг авбал 60 болно. Уг 3-ыгаа 427 дээр нэмнэ. Тэгвэл 430 болно. 60 дээр 430-ыг нэмэх нь маш хэлбэрхэн бодлого болж байна. Энэ асуулт юуг илэрхийлж байгааг харцгаая. За сая хийсэн үйлдэлүүд эхнээс нэг тайлбарлая. 63 дээр нэмэх нь 427 тэнцүү. 60 дээр нэмэх нь ямар нэгэн тоо, нэмэх нь 427. 60 дээр хэдийг нэмбэл 63 болох вэ? 63 гэдэг нь 60 дээр нэмэх нь 3. Нэг иймэрхүү. Дараагийн алхам. Үйлдлийн дарааллыг өөрчилсөн. 60 дээр нэмэх нь 3, тэгээд нэмэх нь 427. Энэ нь 60 дээр нэмэх нь 3 дээр нэмэх нь 427-тай тэнцүү. Бид 3-ыг аваад 427 руу нэмсэн. 3 дээр нэмэх нь 427, тэнцүү 430. Ингээд нэмэх үйлдэл маань маш хялбархан боллоо. 60 дээр нэмэх нь 430. Үүнийг бид нар чэшээр бодож чадна. Бид ердөө л үүн дээр 6 арвтыг нэмж байна. Энэ нь 490 болно. Ингээ боллоо. Дахиад нэг жишээ бодъё. Энд байна харцгаая. Өгсөн 2 тоог нэмье. Эдгээрийг мөн таймлж байгаа тийм ээ. Энэ нэмэгдэхүүн нь 275-ыг 270 дээр нэмэх нь ямар нэгэн тоо гэж задлах юм байна. Тэгэхээр 270 дээр нэмэх нь 5. Тэгээд нэмэх нь 595. Нэмэх нь 595. Яагаад ингэж бичв? Хэрэв 275-аас 5-ыг аваад 595 дээр нэмбэл 595 нь 600 болно. Одоо тооцоолоход маш хялбархан боллоо. Дахиад автвал 270 дээр нэмэх нь 5, нэмэх нь 595. Одоо үлийн дарааллыг өөрчилнө. Эхлээд 5 дээр 595-ыг нэмнэ, дараа нь 270-ыг нэмнэ. Энэ нь тэнцүү 270 дээр нэмэх нь 5, нэмэх нь 595 тэнцүү 600. Яагаад 275-аас 5-ыг авсан бэ гэвэл би 595-ыг 600 болгох хэрэгтэй байсан. Одоо үүнийг бид чижээр бодож чадна. 270 дээр нэмэх нь 600-т нь 6-гаар нэмэгдээд 870 болно. Дараагийн жишээ. Хоосон загнах. 51 дээр нэмэх нь 83 тэнцүү хоосон зай нэмэх нь 84. 83-ыг нэгээр ихсэхвэл 84 болно. Иймд 51-ийг нэгээр багасгах ёстой. Энэ нь 50 дээр нэмэх нь 84 болно. Яагаад ийм бодлого өгсөн бэ? Үүнийг би тооцоолоход хялбар гэж тооцсон. Учир нь 8 арвт дээр нэмэх нь 4 нэгж, нэмэх нь 5 арвт. Энэ тэнцүү 13 арвт ба 4 нэгж буюу 134. Би үүнийг илүү хэлбэрээр оллоо. Гэхдээ чухал зүйл нь тухайн илэрхийллийн утгыг өөрчлөхгүйгээр нэг нэмэгдэхүүнээс нь тоо хасч нөгөөдөр нь нэмж байгаа явдал юм. Дараагийн жишээ. Хоосон загнах. 138 дээр нэмэх нь 710, тэнцүү хоосон зай дээр нэмэх нь 700. Бидэнд 710 байна. Үүнийг 700 болгоно. Үүний тулд энэ тооноос 10-ыг авна. Тэгээд үүнийг нөгөө гишүүн дээрээ нэмнэ. 138 дээр 10-ыг нэмэх хэрэгтэй. Тэгвэл 148 болно. Яагаад хэрэгтэй гэж? За 148 дээр нэмэх нь 700 гэдгийг бид чийжээр бодож чадна. Энэ 848 болно. Үүнийг тооцоолоход маш хялбар байна.